бацхан уу? Мичимо channel байна. Тэгээд би өнөөдөр комент хэрүүл гэдэг бичлэг хийн. Ялч гол нийтийн газар хийж гин, сивд хийж гин. Тэгээд комментуудаа эхлээс нь яа чи ингээд комент хэрүүл гэсэн юм чи хэвчлэн нөгөө шүүмжсэн комментууд байгаа байхгүй юу? Хэрүүлж гэжтэй. Уншаал сэтгэлээ хэлээ. Нэг комент уншдаг хэрүүл гэж юм. Энийг жаан заа. За эхний комент нь болохоор ууг нь сонирхолтой юм яриад байх шиг байгаа. Гэтэ бүр чихнээс цус гарах нэ. Ярианы хэв маяг байхгүй. Гацаж төгдрээ. Үнэхээр удаан нуршуу. Нэг ярих ярина. Гол юмыг нь ярьчихгүй гол гэж байгаа юм. Юмыг нь ярьчихгүй ингэдэг тэгдэг гэж зурлаа. Ярээ дондороо юу ярих гэж байснаа марцсан айтээ байгаад л нэгтээ ямар орчин үнж вэ? Ялчгүй миний яриан дээр сүрсэн юм да. Хитрхи 2 нуршуу үгээ эвлүүлээ ярьж чадахгүй нэг тийм ядаргаатай. Микэ хит тулгаснаас болоод амар ядаргаатай чихэндээ хүн ээрч мороод байгаа юм шиг ярианы эвдэггүй хүн ч хэцүү юм да. Намайг хэцүүл гэж байна. Надаас өөр хүн бас ингэж боддог байх. За зөвлөгөө цаашдаа сайжрах болтугай. Энэхдээ ингэж шүмжилчээд сайжрах болтугай гинөө. Зүгээр тэгэж найдаад байгаа юм уу эсвэл тэгээ яах гэж байгаа юм тий. Гэтэ яг би энийг хүлээн зөвшөөрчлээ л да. За гацд нь үнэн. Тэгээд угаасаа ингэж ярьж сурж штэ. Би ямар ингэж дэлгэсний үн байнга байдаг сэтгүүлч хүн биш. Сурна штэ. Сайжрна штэ. Битгий соёо. Битгий хүн доромжлоод ачи. За юу. Чөө. Үзүүл үз байвал бай. Өөр хүний хатчихээ үзэхгүй чи. Яг гэдэг. Дараагийнх нь та ямар амар гацдаг юм бэ? Дээр үеиг шиг байхын гацдгаа засжуулж гоё байна. Гацдгаа засжуулж. Гацдгаа мэднэлээ. Гэтэ одоо засж л явна. Уусаа би өмнө нь бүр анхны хэдэн бичлэгээс гацдгаас арай сайжирсан байгаа сте. Та нар хэрэг анзаарах юм бол дараагийн шүмжийг харъя заяа. Шүмж гэж комент штэ. Хичээ би таныг шүмжлэхгүй шүү. Зүгээр л камера сайжруулахгүй бол амар бүргэр чичиргээтэй л харагдчихээн шүү. Чинэг араас нь та камерын чанарыг сайжруулах юм бол бүр илүү гоё болохны амжилт хөөрхөн шүү. Камерны чанар сайжрах. Гэтэ юу хаа камерны чанар сайжрах гэж би нөгөө нэг өөртөө байгаа MacBook-ээр бичлэгээд гэхгүй юу. Яг орчин нөлөөлдөг хоо. Одоо бол хэдүүлээ CV сууж штэ. Тэг гэрэлтэй орчин байгаа учраас дэжгүй харагдаж байна те. Та нар доор нь бичээрэй за. За дараагийнх нь л энэ ихтэй яг хэрүүлийн комент бичтэй юу. Сайн байна уу чи нэрээ чи ямар Япон дүр төрхтэй хүүхэд бэ? Япон улсад амьдардаг баха. Чанили чинь нэр нь Япон байхыг бодвол. Гэтэ миний нэр Япон санагдаж байна уу? Мичимо. Бараг тийм баха. Тэгээ төрхөнч тийм. Гэтэ яг ер нь бүгдийг яг зөв олоод сонгочихжээ тий. За энэ бүр дулмаа хажаа гэдэг. Энэ бүр намайг бүр үзэн ятсан юм байна. Анхнаасаа юм анимашн тайлбарлаж байгаа мэдж байгаа мó? Яларч ярих аль байсан ч юм уу? Яларч ярих. Энэ нөгөө sausage party-гийн доор бичсэн комент байл да. За яларч матарч бол яриаггүй шүү. Зүгээр нөгөө community хэсгээр хамгийн олон санал болгосон анимашныг ярьсан. Тинээс ялархаад байсан юм бол байхгүй. Ганц л юм нь энэ влогны доор бичсэн байна. За арих амир харуулад сурталчилж байгаа юм шиг сонин хүүхдүүдэд ямар үлгэр дуурайл үзүүлээд байгаа хүүхдүүд үздэгий мэдсээр байж би өөрөө ороо байж би өөрөө ч хүүхэд гэхдээ энэ арай хүүхэд хүртэл шүмжиж байна. Анна энер гэж нэр нь so fucking шүмж чи салхуу найз бандаасаа дорцоо нэр мөр нь юу вэ? Салхуу найз бандаасаа чи болготоргүй би болнаасаа No гэж I don't have марламаа сэтгэл хүлээсэн байна. Энэ нөгөө нэг Disney хосууд гэдэг бичлэгний доор байсан нөгөө комент. Багаасаа үзсэн Disney-гийн гаргасан хүүхэлдэйн кино хайр дурлал бүгд худлаа гэж хэлэхээр чинь таныг худлаа ярьж байна гэж бодож байна. Яагаад гэвэл хайр гэдэг чинь насны ялгаа хамаардгүй бас хэдий хүн юм чинь хайртай хүнтэй илүү таалаг хамгаалахын тулд худлаа ярьж таарна шүү дээ. Түүнчлэн бусдын хүртэл хайр дурлал дээр л болдог зүйлс гэсэн ард нь баха ууралсан юм аа чи хайрын талаар юм мэдхий. Хэдтэй эн чи гэснэ бас доор нөх зөө. Хайр байхад бүх зүйл бүтдэг. Та ямар муухайгаар хэлдэг юм бэ? Энийг бага насны хүүхдүүд үздэг штэ. Адилхан асуулт. Чи хайрын талаар юм мэдэх юм ш. Хайр байхад хангалттай л гэж нааж байна. Үгүй шүү дээ дүүнэр минь. За би угаасаа энэ комментиг уншмааргүй. Та нар зүгээр харчих за. Та нарыг юу үзэж хараад юугаар хүмүүцэн болоод ийм бичдэг юм бэ? Арай. Тэснэ дээр нь ганаа гэсэн нэртэй байна. Энэ яг аав ээжийнхэн юугаар бичсэн байна? Аккаунтаар бичсэн баг. Царайлаг юм а данч black юм. Black энэ юу хаа камерны чанарыг л хэлж байгаа гэж бодож байна. За өөр дэжгүй юм байл би харуулъя заяа. Энэ ингээд угаасаа эрэг сэтгэлүүд амар их байдаг. Тэрнээс нь түүгээд яг ингээд эвгүүнүүдийн ер нь уншихыг бодож байна. Гэтэ ингээд шүүмжлэл гэдэг чинь гэтэ хүнийг ингээд гадаад төрх өмсөн зөөсөн тийм ясунд сэдрээр нь шүмжиж болохгүй шүү за та нар. Яг хөө тэр хүний ингээд зан чанар хэм маяг яг хүнээр нь л ер нь шүүж ягаарэ за. Хүн ядаа жишээ нь тэр хүн онцгой зантай байж болно шүү дээ. Онцгой зантай хүмүүсийг шүүцгээе. Чөхөр. What is чөхөр? Энэ хүүхд яг чөтгөр гэж бичиж жагаад яг чөхөр гэсэн баха тий. За комментууд бол ийм л үү. Энэ новшч намайг юугээ битцсэн бэ дараасан юм. Хиймэл гитсэн байх юм намайг. Би өнөөдөр маш гоё гэртээ 50 сайхан амраа байж исэн чинь намайг хиймэл хүүхэн гинэ.
Стонер энийг хаач идэж би ихээс төрсөн биеэрээ зүгээр гоо сайхнараа тэр чигт нь хадгалж яваа эмгтэй шүү заяа. Үсээ угаачаад олон хуц. Маа ой. Хөдөлмөрч хүнээс хөлс ялгардаг, тос ялгардаг заяа. Хүм уулдаг чам шиг юм цацгнаад гүзээнд дутдаг шүнс үсэрдэг заа юм уу гүзээм цулдаа мэд юм уу. Утсын цаанаас солиороод байгаа юм бэ. Ингээд босох чи. Тэгээд тун удахгүй угаасаа орон бичлэг учраас та нар намайг хүлээж агаарай. Намайг марч болохгүй шүү. Би ч юм уу. Битгий марч. Тэгээд бүгдээрэнд нь хайртай шүү. За ингээд бичлэгээ дуусгая. Баяртай.